Нэгдүгээрт их хурлын гишүүдтэй хариуцлага тооцохыг бол би 3 гэхгүй зөв тооцох хэрэгтэй. Тооцох аргачлал нь юу байх вэ гэдгийг өнгөрсөн 30 хэдэн жилийн хугацаанд бид нар гэмт хэрэг гэж үзсэн. Гэмт хэрэг нь нотлогдох юм бол за магадгүй с ижигтэн тэнгэр их олон хүн татагдсан. 10 хэдэн хүн байдаг баг шүү. Монгол Улсын ерөнхий прокурор уруулж ирээд асуудлыг их хурлаар шийдүүлдэг. Ийм одоо өнгөрсөн түүхтэй. За одоо бол нэмээд Монгол Улсын цэцгийг энэ лөө татаж оруулах гэж байгаа нь бол нэгдүгээр цэцгийг бий даалгах хэрэгтэй. Одоо бол цэц өнгөрсөн 10 жилийн эрх барьж исэн хүмүүсийн томилгоо. Хин хэний томилгоо вэ гэвэл нэгдүгээрт Зандан шитрийн томилгоо, хоёрдугаарт хөрөлсөхийн томилгоо, гуравдугаарт оюун эрдэнэний томилгоо. Ийм байна. За яг энэ 3 хүний томилсон хүмүүс өнөөдөр жишээлбэл би одоо муугар жишээ авна. Сөрөг хүчин ардчилсан намын их хурлын гишүүний асуудлыг ярихад хараат тусаар шийдвэр гаргаж чадахгүй. Ийм л асуудал. Тийм учраас их хурл бол энэ дээр боломжтой хандж байгаа. Хариуцлага хүлээлгэхийн тухайд бол мэдээж бид нар бол заавал шийдэх хэрэгтэй. Шийдэхдээ магадгүй өнөөдөр их хурлын гишүүдэд хамаатай гэж үзэж байгаа бол 28 оноос эхлээд хэрэгжих тэр хуулийг их хурл өөрөө санаачлаад батлах хэрэгтэй. Түрүү их хурлын гишүүд ярьж ийн лээ. Яг үнэндээ хэрэлдсэн, үнэтэй маргасан, зодолцсон, тасалсан гэдэг зүйлээр их хурлын гишүүдийг нэр татах юм шиг байна. Гэтэл хэл ахуул авсан, гэмт хэрэг хийсэн, нэг магадгүй гэмт хэрэгт гүжирдсэн. За энэ усуудыг яах? Хамгийн гол нь одоо монголчуудын хамгийн их бухимдж байгаа зүйл бол нэг хэсэг нь маш их хэмжээгээр төрийн тусгай эрх ашиглаад баяжж байна. Энд бол бизнес хийж байгаа хүмүүст бол ард түмэн одоо ямар нэгэн комент бол хийхгүй. Гэтэл төрийн тусгай эрх ашиглаад баяжж байгаа хүмүүсийг үе залгамжилж Монголын төрийг эзэгнэх ийм зүйл орж иж. Монголын төрлөө гэр бүлээрээ явдаг. Ах дүүгээрээ явдаг. Аав хүүгээрээ явдаг. Ээж хүүгээрээ явдаг. Ийм зүйлэр орж. Тийм учраас ирээдүйд нөгөө ардын хүүхдүүд, манай малчтын хүүхдүүд, жолоочтын хүүхдүүд, багш нарын хүүхдүүд, эмч нарын хүүхдүүд, энгийн сайхан бизнес эрхэлж байгаа хүний хүүхдүүд Монголын төрийг барих тэр боломж алга болж байна гэдгийг ард түмэн хэлээд байгаа. Тийм учраас над их хурлын гишүүд дээр нэг тийм одоо хатуу хандаач гэж. Тэр хүсэлтийг бол би ойлгож. Бид нар бол ойлгож. Тийм учраас бид нар хамгийн түрүүлж бол авилгын эсрэг хуулийг ажил хэрэг болгох хэрэгтэй. Ялангуяа сонирхлын зөрчил. Тэр хариуцлагын асуудал төрөөс авгаагийнхаа нэрээр, ахийнхаа нэрээр, дүүгийнхаа нэрээр, хамаатныхаа нэрээр тендер авдаг. Газар авдаг. Лиценз авдаг. Ийм зүйлийг бол тасан зогсоогооч гэдгийг эхлээ хэлээд байгаа байхгүй. Тэгээ энэ ажлаа хийж чадахгүй болохоор одоо энэ жишээлбэл офшор хайцсан. Офшороос мөнгө орж ирсэн үү? Баахан Монголын баялаг зараад офшор руу хийдсэн хулгайчууд хаана яваа вэ? Оюутлогоон гэрээ хилцээр хийх явцад гарсан хардлаг сэрдэлгүүд юу болж дууссан бэ? Сүүлийн үед гарч байгаа аптекийн хэрэгүүд нүүрсний одоо хэдин их найд гэж ярьжсэн хэдин их найдын гэмт хэрэг ярьсан хүмүүс өнөөдөр бүгд сайд дарах хийгээ явж хайц. Тэг энийг шийдэх чадахгүй болохоор ёс суртахуун ярьж эхэлж байгаа юм. Энэ бол альтэрч байгаа. Тийм учраас бол бид нар нэг нүгүү Монгол төрийг авилга ашиг сонирхлоос хол байх асуудлыг эхлээ шийдъя. Тэгээд
төрд өнөөдөр зүтгэж байгаа парламентд байгаа гишүүд нь сайд нар нь ямар нэгэн байдлаар авилгаас хол сонгуул нь мөнгнөөс хол ийм болоод за үнэхээр одоо хууль шүүх бүх хүн тэгш үйлчилдэг. Одоо гишүүд нэг зүйлээ хэлээд нь штэ. Энд ч одоо ерөнхийлөгчдөө маргасан хүн татчих юм шүү гэж. Яг тэгвэл цэц хиний мэдлэл байна. Хуучин ерөнхий сайд байсан, хурлын дарга байсан, ерөнхийлөгч байсан, ерөнхийлөгч байгаа. Энэ томилгоо. Тийм учраас бол бид нар одоо яах ёстой вэ? Ёстой вэ гэвэл ёс зүйн асуудлаа ёс зүйн орон дээрээ дуусгая. Яри. Ёс зүйн дээд хэмжээ. Авилга ашиг сонирхлын асуудлыг маш тодорхой шийддэг гарц гаргалгаануудыг энэ парламент олъё. Сонсгол хийсэн болоо хайдаг. Дунд нь баахан ардын хөвгтүүд хилмигддэг. Жишээлбэл одоо хөгжлийн банкны хэрэг. Баахан хулгай хийсэн улсуудыг алтан уяг дээр аваачаад наацсан. 86 хүнийг. Тэгээ алтан уягийг та нааж явж байгаад одоо жаарна цагаатцсан. Гэтэл тэр улсууд яаж тэндээс мөнгө авсан, тэр мөнгөө юунд зарцуулсан, тэр мөнгө хэрхэн төлөгдсөн бүх мэдээлэл байж идэг. Тэгтээ бол улс төрийн шийдвэр хулгай хоёрыг нэг сагсанд хийцэн. Тэр шийдвэр гарахгүй. Ингээд бодлоод байна. Тэгэхээр энэ бодлсон бодлоонаа бид нар тайлах ёстой болохоос биш. Шинээр бодлон үүсгэж, шинээр их хурлыг талцуулах бол димээ. Ялангуяа одоо тэр бямж жаргалын хандлага бол үнэхээр одоо бараг хаан цэцгэлтэй улсын боосон шиг загнаж байгаа үстэй. Их хурлын гишүүнийг би чамд хичээл зааж исэн, би чамд хуурамч дүн тавьсан. 90 Монголын боловсролын доройдлыг өнөөдөр бямж жаргал багшийн хувьд хэлж байгаа байхгүй. Би хуурамчаар дүн тавьдаг гэж. Ажлаа өгөх хэрэгтэй шүү дээ. Хуурамч дүн тавьдаг хүмүүс Монголын төрд ажиллахаар буруу шийдвэрлэл гарна үстэй. Тийм учраас бол энэ парламентын засаглалын парламентын дархлаа гэдэг зүйлээ 126 гишүүн хамгаалах байлгүй дээ гэж би бодож байна.